За миний бичлэгийн гол зорилго бол одоо том орны том хотууд жишээ нь одоо төвчрлийн асуудлаа яаж хэрхэн шийддэг гэдэг талаар та бүхэнд хуваалцахыг хүсэж байгаа. Амар тийм өндөр төсөвтэй одоо тийм зардалтай зүйл бол огт биш байгаа байхгүй юу. За би та нарт одоо нэг гэрлэн тэмдэг харуулъя. За тэр тэмдгийг харж байна уу? Энэ болохоор урсгалыг одоо зохицуулдаг гэсэн үг. Одоо айд чиг рүү явах игнэг, ногоон 2 сум нь болохоор цаашаа явах игнэг хэлж байгаа. За наатлын 2x нь болохоор эсрэг урсгал. За энэ нь заримдаа болохоор өөрчлөгдчихдөг. Өглөө. За тэгээд энэ 2 ногоон сум нь болохоор иш явахыг. За орой болохоор энэ нь яадаг вэ гэхээр нүүр улаачлаа. Тэгээд орой болохоор энэ нь яадаг вэ гэхээр ихэд ойлгох юм бол хоёр балан хэмжээ ярих байгаа мартуучаа яваад хий. За хичээлтэй тал руугаа игнэгээ 3 болгоод нөгөө тал руугаа болохоор ганцхан игнэтэй болчдөг. Одоо миний ард чарагдж байна, энд чарагдж байна. Тэгэхээр энэ нь бол яг хаасаагүй бас байхгүй. Зүгүйхэн ингээд маш их ачаалалтай болчдөг. Ингээд яг өглөө оройдоо ингээд таг төгжирчдэг. Одоо тэр юунуугаад газруудаараа айгүйх байрлсан байдаг. Энэ бол би бол энийг нэг юм олон газар бол хараагүй. Гэхдээ яг одоо ингээд та нар харах юм бол за би энэ камера татхаар бүрийн цаашаага тийм байгааз ингээд зохицуулсан. Ийм амархан ууг нь. Тэгээд машинууд нь өөрсдөө ингээд энийгээ гол нь яг энэ хэсгээрээ явахдаа өөрсдөө яг анхааралтай энийгээ хараад анх би нөгөө машин барьж байхад яг энэ хэсгээр явахаас амар айдаг байсан хгүй. Ягаад тэгэхээр нөгөө энэ гэрлээ анзаарахгүй байж магадгүй гэж нөгөө харц сураагүй тэмдгийг чинь хүн ингээ анзаарахгүй шүү дээ. Тэгээд харахгүйгээр нөгөө урсгал сөрчихгүй гэж бодоод айгаад би юусэн энэ хэсгийн замыг сонгож явдаггүй байсан. Тэгээд одоо болохоор яг гайгүй ингээд нүдэнд тасцсан. Тэгээд эдрийгээ ингээ хараад сурцсан. За нэг юм байна. Энэ бол амар гой зохицуулалт. Манай цагдаа нар гарч ирчээл л та нэрээ. Зарим хүмүүсийн хараалыг идэл таг зогсоогоол нөгөөтхийн татчихин гэлтэй. Ялангуяа миний мэдж байгаагаар нөө зайсангийн уулзууруудыг тэгдэг штэ орой болохоор яг нөө хотын төвөөс хоошо зайсан руу татаал. Би яг тэр үеийг бүр тааруулж яг гэрлүүгээ хардаг байсан гэж бодохгүй. За одоо яг цагдаа нар татж байгаа гэл яг тэрийг тооцоолж байгаа бол ажлаасаа гараад яг тэр татж байгаа үед нь яг тэр үед явж байгаа чиглэлт нь сайхан л та. Гэхдээ нөгөө талдаа гацаа зогсож байгаа хүмүүстэй бас амар шудраг босохгүй. Тэгэхээр ядаж нэг игнэгээр ч гэсэндээ ингээд салгалаач гэсэн явж явах юм бол хүний сэтгэл бас өөрчлөлт. Тэгээд энд ч гэсэн адилхан төгжирнэ. Гэхдээ тэгэж яг нэг газараа те хэдэн цагаар 2 цагаар бүр яг 30 минут 40 минут ингэж таг зогсохгүй. Одоо ингээд энэ миний нурд харагдаж байгааз одоо нэг жоох ийм байх юм бол энд төгжрэлтэй байна гэд ер нь тэгдэг. Нэг иймэрхүү байхаар төгжрлэгтэй байна да тэргээл. Гэтэ ингээд яваал идэг. Хизээш таг зогсдоггүй ингээл урагшаа багаар ингээл яваал идэг. Хурдны замууд нь ч гэсэндээ заримдаа ажил тарах үеэр ер нь төгжирчдэг. Гэтэ ингээд бас ингээд багаар ингээд урагшлал яваал идэг. Бүр хизээш тэгж амар таг зогсоо те. Ярамгийн зам дээр бид нар чинь 4-5 цаг таг зогсоол байдаг штт. Тэгээ гэрлэн тохионы үед бас нэг заримдаа ингээд ажиглаад ахаар ер нь ингээд ачаалтай үеэр байж байгаа л тэгж улаан насаал байж байгаа л шар ногоон гэрлэнээ ээжлэл байхгүй. Ерөөс ингээд ногоон таг хасчдаг. Хэр аргийн одоо тэгээд гэрлэн солигдоод байхгүй. Заримдаа ингээд зүүн эргэх ногоон сум нь одоо зүүн эргэх хигнээ байгаа шүү дээ. Тэр зүүн эргэх хигнэнд машин байхгүй байх юм бол асахгүй ингээд ерөөсөө ингээд урагшаага гэрлэн насаал чигээр явах. Одоо тэр зүүн эргэх гэрэл асахын тулд бас нөгөө игнэнүүдийн аль нэг игнийг хаах болно шүү дээ. Тэгэхээр асдаггүй. Тэгээд машин ирэхээр асдаг. Ирэнгууд асгүй л дээ чи ингээ яг цаг нь болохоор асдаг. Тэгээд зарим машинууд нөгөө ингээ аяга хоошоо зогсчихдаг байхгүй арагшаага. Тэгээд ингээ ард зогсоод байхаар нөгөө нэг тэр мэдрэгч байд юм шиг байна. Тэгээд ингээ ард зогсчоо нөгөө нэг зүүргэх ногоон сумтай гэл асахгүй заяа. Тэгээд нэг удаа би ингээд юу яагаад за энэ гарцаар гах гэж байна. Энийг тэгээд бас дарахгүй бол асахгүй. Тэгээд нэг удаа би уулзуур дээр зүүн ирэх гэж зогсож чи миний урд 2 машин байсан баг. Тэгээд нэг машин ингээ хойно зогссон. Сүүлдээ нөгөө гэрэл маань ингээ алгасаал одоо чигээр явах нь асчаал өгөөл нөгөө бусад тийшээ ингээ асчаад ерөөсөө зүүн ирэх нь асдаггүй. Тэгээ миний урдлын машины жолооч буугаад нөгөө тэрний урд зогсож исэн машиныг ингээ тогшоод ингээ чи өгшөө урагшаа зогсоод ихгүй бол наад гэрэлчээ асахгүй гэж тэгжсэн. Тэгээ нөгөө жолооч жоох урагшлаа зогсож уудлахгүй тэгээ гэрэл нь асчихсан. Тэгэхээр ер нь бол юу яадаг гэсэн үг. Мэдэрдэг гэсэн үг. Мэдэрдэг юм шиг байна лээ. За одоо миний урд харагдаж байгаа энэ стоп гэсэн бичигтэй энэ улаан тэмдэг байгааз. За энэ тэмдгийн тухай ярив. Энэ бол маш чухал тэмдэг. За энд бол энэ тэмдэг бүр хаа сайгүй байгаа. Одоо энэ бол ингээд сургууль
За тэгээ сургуулийн хажууд бол энэ тэмдэг бүр байнга байна. Дээр нь дэлгүүр хошооны одоо зогсоолын дундуур байна. Байр хооронд уулзуурууд байгаа шүү дээ. Байр хооронд байдаг жижиг замууд уулзуур тэр хооронд бол бүр байнга. Тэгээ тэр уулзуурууд дээрээ энэ тэмдгэрээ зохицуулагдаж явдаг. За тэгээд нэг гоё юм нь. За одоо энэ урдаас ирж байгаа машиныг харъя. Усад уулзуурт машин байхгүй байхад зогсож байгааз. За тэгээ явлаа. Энэ нь болохоор түр саатах ч юм уу одоо ингээ хурдаас хааруул энэ төр гэсэн утга бол биш. Ерөөсөө бүр яг дөрөв дугуйн зогсоод тэгээ хөдлөх хэрэгтэй. Зогсоод одоо хоёр тишээгээ баруун зүүн тишээгээ бүгд уулзуураа хараад өнгөрнө гэсэн үг. Ингээд замынхаа хажууд байждаг. За тэгээд цаатлынх нь замынх нь болохоор мэдээж бас яг ингээ харагдаад тэр хоёр хүний явж байгаа тэнд байгаа. Одоо сургуулийн ойролцоох стоп сайн дээр одоо ингээд ч юм уу эсвэл дэлгүүрийн ойролцоо ч юм уу. За ер нь хааны газар явж байгаад за хинч байхгүй байгаа юм чинь би ингээ явчих гээд ингээ явчлаа гэж бодъё. За тэгэнгүүт нэг өдөр одоо гайчин таарнаа. Цагдаа харах юм бол араас чинь шууд хөөгөөд за уучлаарай та одоо ингээ саяны стоп сайн дээр зогссонгүй гэд торгуулна. Ер нь бол дүрм зөрчих юм бол хамгийн багтаал зогсоолын дүрм ч юм уу хурд хэтрүүлэх дүрм ч юм уу ингээ ер нь л нэг $80 тий. За зогсоолын дүрм бол $40 эхлээл дээшигээ ямар дүрм зөрчсөн яасан яснээсээ болоод ингээл дээшигээ ингээл ерөөсөө хэдэн $100 хэдэн $1000 ингээд торох чинь энийг Монголд хэрэгжүүлэхэд бүр ингээд амар олон газар байх шаардлагатай юм тэмдэг байгаа байхгүй. Гэхдээ энд ганцхан тэмдэг байгаад биш. Бид нар өөрсдөө яг дүрмээ баримталдаг, гарцаар хүн гарч байгааг харахаасаа илүү ингээл ойр хавьд цагдаа байна уу гээл те. Энэ дөрөв уулзуур нь ингээ хоосон юм чинь одоо би ингээ зогсохгүй шууд явчих ч гэдэм те. Одоо бидний төгжрээд байгаа монголчуудын маань төгжрээд байгаа гол шалтгаан бас ер нь энэтэй холбоотой шүү дээ. Oh yes. Дохио өгөх юм бол арын машин чи ер нь ингээл зогсоод хурдаас агаал урдуураа чамааг оруулцдаг. Манай монголчууд чи эсрэгээрээ дохио өгөх юм бол бүр хурдаа нэмээд хаацлаад уртлаа шахаад идэг шүү дээ. За тийм сэтгэхүйтэй байх юм бол ерөөсөө бид нар ямар ч супер технологи байгаад төгжирнэ. Анх би бас яг энэ стоп сайныг ойлгохгүй. За машингүй бол ингээ явж болдог. Машинтай байх юм бол ингээ бүрэн зогсдог гэж ойлгоцсон. За тэгээ тэр бодлоосоо болоод жолооны шалгалтын дээр бас зөвхөн стоп сайн дээр алдаа гаргаснасаа болоод унжээсэн. Надаас нэг хүн тусламж гооч. Аха. За энэ нөгөө дугуй халтраад гарахгүй байна гинэ. Can I try it? I have an idea. За дугуйныхан доор чулуу тавьчлаа. This way? За гаргачлаа. Done? Really, you are my agent. Yeah, no problem. 10 minutes here. Oh, These are yeah. like, these two things. No worries. Yeah. Bye, have a good day. Yeah, take care. Тэгээд ямар ч гэсэн энэ Канадын хүүхдүүд амар сонио ингэ нүцгэн явж байдаг заяа. Одоо ч хичнээн дулаахан байгаа ч гэсэндээ бас өвөл цаг штэ. Гэхдээ энээс хүүхдээ ингээ хасах гараацтай байхад бас ингээ дээгүүрээ мактай топтой явж байдаг амар сонио. Тэг ингээ шорт морттой гүүж байгаа хүмүүс нь шорттой, мактай ингээ гүүж идэг. Тэр хэсгийг л ойлгохгүй байхгүй юу? Энэ ингээд уулна бараг л даунтаунд явж байгаа шүү дээ. Тэгсэр нэ бараг хөдөө явж байгаа юм шиг байгаа. Уул муултай. Мод үстэй гэдэг юм гоё. Ингээ юм ер нь байглаа ингээ айгуу байглаа яг гоё ингээ байлгаж идэг. За одоо энэ миний урд харагдаж байгаа болохоор 3 замын уулзар, түрүүн бол 4 замын уулзар байсан тийм. Энд стоп сайн байна. Энэ талаас ирж байгаа машиныхын сайн нь энэ байна. Энд байна. Цаанаас ирж байгаа болохоор энэ байна. За ингээд тал талдаа сайнтай заяа. Анх бол ингээд бараг бүгд зэрэг ингээд юу болоод байгааг мэдэхгүй баахан машинууд ингээд ирээл зогсоол тэгснэ ингээд амар зэгцтэй ингээд яваад идэг байхгүй юу. Тэг энэ одоо яг хин нь би хизээ явах ингээд гайхал гэсэн чинь нэг хөөрхөн заяа ингээд төрүүлж ирж зогсноо нь явдаг. Яг зэрэг ирсэн хоёр машины аль нь төрүүлж явах вэ гэвэл баруун гар талынхын төрүүлж явна гэсэн үг. Миний баруун гар талын машин одоо төрүүлж явна. Би баруун гар талынхаа машинд зам тавьж өгөх хэрэгтэй гэсэн үг. Ингээд болоо. Энэ дөрөв ч гэсэндээ зарим Монголд бол бас байдаг штеп. За миний дараагийн ярих байгаа маш чухал тэмдэг бол
миний ард харагдаж байгаа буюу энэ 30-тай тэмдэг. За энэ тэмдэг нь болохоор энэ сургуулийн ойр орчимд байдаг. Эсвэл хүүхдийн тоглоомын талбай буюу playground орчимд байдаг энэ тэмдэг. За энэ бол бүр бас маш чухал тэмдэг ээ. За машинууд бол яг энэгээр 31-тэй ч биш, 32-тай ч биш, яг 30-тай л явах хэрэгтэй. За 31 болоод түүнээс дээшээ одоо 10 мил, 15 мил хэтрүүлэх юм бол хамгийн багадаа $80-150 гэх мэтчлэнгээр торгуул өгдөг. За энэ бол маш хатуу одоо дүрм. За энэ тэмдэг тэгвэл эндээс эхэлж байгаа юм бол хаана дуусах юм? Тэр нь бол нэг тийм хол биш. Одоо за эндээс километр орчим юм да. Тэр нэг жижигхэн дөрвөлжин шат тэмдгийг харж байна уу? Тэр болохоор end гэж бичсэн байгаа. Төгсгөл нь одоо энэ 30-тайгийн төгсгөл дуусж байна гэсэн. Ингээл боллоо. Тэгээ энэ тэмдэгтэй хамт бас ярих ёстой зүйл нь одоо энэ гарц байгаа байхгүй юу? За энэ гэрэлтэй гарц бол бас үнэхээр чухал. Ажил тарах цагаар одоо жишээ нь ингээд төгжирдэг байхгүй юу? Энэ гэрлэр нь ингээд хүмүүс цуваад эсвэл яг хичээл тарах цагаар ингээд энэ гэрлэр нь ингээд тасралтгүй хүүхдүүд цуваад байна. Гэтэ машинууд тэрэн дээр ямар ч сигнал гарахгүй, бухимдахгүй зогсож өгнө. Зогсож өгөөл ерөөсөө хизээ хүүхэд тасарна, хизээ одоо тэр хүмүүсийн цуваа тасарна тэр үед нь явна. Тэгэл баг багаараа боломжоор ингээд жоохон синти гаруул 1-2-ороо урагшлал тэгэл зогсно. Ачаалттай үедээ энэ зам ерөнхийдөө нэлээд ачаалттай болчдөг. Гэлээгээд ингээд бүр таг зогсоол ингээд бөө юм болоод байхгүй. Яагаад таг зогсохгүй байгаа юм гэхлээр яагаад хөгжихгүй байгаа гэхлээр дураараа зам дээр машина тавьдаггүй л байхгүй юу? Хүүхдээ авах чинь гээд дураараа зам дээр аваараа татчихад гүйж ордоггүй. Тийм учраас энэ машинууд чинь баг багаараа урагшлаад яваад байна. Шийдэл нь тийм бас амар нүсэр биш. Ийм гэрэл байршуулаад за тэгээд энэ гэрлээ дараад гарна. За тэр нэг хүн гарч ийн те. За гэрэл нь аслаа. За энэ тохиолдолд машин ирэх юм бол ерөөсөө заавал зогсно. Энэ гэрлийг ассан л бол заавал шалгана. Ингээд хідэн тал руугаа хараад шалгаад жижигэн олон зүйлийг ингэж уйлдуулж ээж энэ төгжрлээсээ бид нар салж чадах юм шиг надад санагдсан. Эдгээр зүйлсээс бас бус өөр одоо жижиг сажиг дүрмүүд байгаа. Гэхдээ хамгийн гол зүйлсүүдийг би одоо багцлаад та нарт ингээд энд ийм дүрм байх шүү гэдгийг одоо харуулахыг үнэхээр бүр ингээд ирсэн цагаасаа хойш ингээд амар ёо ингээд болоо юм байна штэ гэдээ бүр хэлхийг амар хүсдэг байсан. Хэрвээ санал нэгдэжээвэл комент хийээрэй. За тэгээд баяртай дараагийнхаа бичлэгээр уулзсан. Удахгүй уулзсан гэж найдаа.